Мэргэжилтүүд ямар үйлдвэрийн витамин, амин дэм хэрэглэхийг зөвлөж чадахгүй гэлээ. Эрүүл мэндийн даатгалын сан хоолсорсны улмаас даатгалын хөнгөлөлтөөр им олгохгүй байна. Хонконгод болсон орон сууцны хорооллын түүмэр Улаанбаатар хотод болохгүй гэх баталгаа алгаа. Төрийн албан хаагчийн 36 сарын тэтгэмжийг өвлүүлнэ. Өнөөдрийн үзэгчдээ Тэнгэрлэгээс 7 мэдээллийн хөтөлбөрөөр эхлүүлж байна. Сая танилцуулсан болон бусад мэдээллийг одоо танд үзүүлнэ. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого тасалдсанаас болж 9-10 дугаар сарын хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийг эмийн сангуудад олгоогүй байгаа юм а. За үүнээс шалтгаалж эмийн сангууд хөнгөлөлтөөр эм олгохгүй байна. Гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой эмнэлгүүд архаг хууч өвчтөө иргэдийг хойш тавьж хүнд болон яаралтай тусламж авах шаардлагатай өвчтнүүдийг хүлээн авах болсон. Тиймээс архаг хууч өвчтөө иргэд эмээ уугаад эмнэлэг бараадахгүй байх шаардлагатай нүүр тулсан. Гэтэл бодит байдал дээр тогтмол уух ёстой эмэнч олдохгүй байгаа учраас өвчнөө хүндрүүлэх эрсдэлтэй байдалд ороод байна. Манай нэг хүүхдүүд татдаг байхгүй татлагын эсрэг хайгаад ичсэн. 2 сар болгочих. Тэгээд ховор юм болохоор бүр олдоход хэцүү. Бүх нийт дээр л явж ин та. Тэгэл хайгаа олдохгүй ш. Одоо бүр болохгүй гандлуу явд юм гэлцэж. Одоо урсаа балк тэр май ирээвтг нэг илгэний юм байдаг. Тэр хоёр л яран тасарч байна. Тэр бол хүндрэлтэй үсэ байнга л хүндрэлтэй шүү дээ. Бид нар л тэгэл яаж хийж байгаа л болохоор хүмүүсээс нэг тэмдэг хүнтнээс төр зур авч ууж байгаа л ирэхээр тэгэл аваад буцаад нөхөж өгөл тэгээд явд. Тэггүй бол угаасаа тэр чинь таслах юм бол тэгээд бид нар чи өөрсдөө эмчилгээ авах хэцүү болчихдог болсоод байна. Даатгалаас мөнгө нь орж ирэхгүй айгүй хэцүү байгаа ш. Аптекууд нь цаашаа бөөний төвдөө өртөө. Бөөний төв нь хаашиж өртөө. Тэгээд л тэгж байгаа байлгүй. 661 нэр төрлийн эмийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлтөд олгодог. Эмийн сангуудад хөнгөлөлтөө эмийн санхүүжилт олгогдохгүй байгаа учраас эмийн татан авалтаа хийж чадахгүй болсон байна. Зарим эмийн сангууд даатгалын сангаас санхүүжилт олгохгүй байгаа учраас хөнгөлөлттэй бус үндсэн үнээр нь худалдаалж байна. Даралтны эм, уналт таталтын эсрэг эм, сахарын эм зэрэг өдөр тутам уух шаардлагатай олон төрлийн эм тасарч иргэдэд бэрхшээлтэй байгааг эмийн санчид хэлж байлаа. Үүнээс гадна сүүлийн үед томоогийн өвчлөл нэмэгдсэнтэй холбоотой хөнгөлөлттэй олгогддог антибиотикууд хөнгөлөлттэй үнээр олгогдохгүй өндөр үнээр борлуулагдаж байна гэлээ. Одоо хамгийн тасарч байгаа нь вирус эсрэг юмнууд байгаа. Одоо яг үеч ингэж дэлгэрээд байгаа ханаад нь гол нь вирусын эмчилгээ явж байгаа байхгүй юу? Одоо зүрхний юмнууд одоо өдөр тутам ингэж сарын хэрэгэлдэг одоо зүрхний юмнууд байна, холестерин бууруулах юмнууд байна. Тэгээд сахарын юмнууд ер нь бол гол юмнууд тасалдал үүсээд тэгээ үнэн тарахгүй хүндрэлтэй асуудлууд байгаа. Хөнгөлөлтөө эмийн тасалдлыг холбогдох албанаас тодруулахад эрүүл мэндийн даатгалын сангийн орлого тасалдсантай холбоотой гэж тайлбарлалаа. 35 мянган аж ахуй нэгж байгууллагууд нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй өртөө байгаа нь эрүүл мэндийн даатгалын сангийн орлого тасалдахад хүргэж байна гэлээ. Энэ онд 137 тэрбумыг хөнгөлөлтөө эмийн төсөвт тусгажээ. Одоо хөнгөлөлтөө эмийн төсөвт 20 тэрбум төгрөг үлдсэн гэлээ. Нийгмийн даатгал дээр чинь ажиллагчдын одоо эрүүл мэндийн даатгалын шимтгэл нь хамт цуглараад манай сан руу орж ирдэг байхгүй. Тэгэхээр энэ нэг орлого баг зэрэг тасалж байгаа. Үүнтэй холбоотойгоор 9 сарын санхүүжилт бол баг зэрэг хожимдсан асуудал байгаа. Даатгалын санхүүжилтийн асуудлаас үүдэлтэйгээр нөөцийн татан нөөц бүрдүүлэлт бол нөлөөлөл үзүүлнэ. Энд болохоор зарим нэр төрлийн эмүүдийн хангалтгүй байгаа шалтгаан нь эрүүл мэндийн даатгалын санхүүжилт удаашралтай байгаагаас үүдэлтэй л. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар энэ оныг үр төлбөргүй эхлүүлсэн ч энэ оны эхний 8 сарын байдлаар л гэхэд эм ханган нийлүүлэх байгууллагуудад 130 тэрбум төгрөгийн өртөө болсныг салбарын сайд дурдсан байдаг. Эрүүл мэндийн даатгал ард иргэдийн амьдралын баталгаа байх ёстой. Гэтэл энэ баталгаа хямралд дарагдаж иргэд эмнэлгийн үйлчилгээ авах нь битгий хэл имэж авч чадахгүй нөхцөл байдалтай нүүр тулж байна. Өвчин зовлонтой хамт сэтгэлдэг нэг төрлийн бизнес бол витамин 8.
Өнөөдөр манай улсад 2200 нэр төрлийн витамин борлуулагдаж байна. Витамины нэр төрөл нэмэгдэхийн хэрээр иргэд дур зоргоороо хэрэглэж хордох тохиолдолж гарч байгааг мэрэгжилтнүүд ярьлаа. За витаминыг хэтрүүлэн хэрэглэх нь тухайн цаг үедээ биед сөрөг нөлөөгүйч 3-5 жилийн дараа оншин тодорхойгүй хүнд өвчлөл үүсгдэг болохыг анхаарууллаа. Витаминыг усанд болон тосонд уусдаг гэж ангилдаг. Усанд уусдаг төрлийн витаминд С, Б-гийн төрлийн витамин ордог. Эдгээр витаминууд нь хүний биед хуримтлагддаггүй, хурдан хугацаанд гадагшилдаг тул тогтмол 2-50 мг авах нь чухал юм а. Гэхдээ 3 сараас дээш хугацаанд хэрэглэх нь элэгний өвчлөл үүсгдэг болохыг мэрэгжилтнүүд анхааруулж байна. Харин тосонд уусдаг төрлийн витамин нь А, Д, Е-гийн төрлийн витамин юм. Хүний биед тодорхой хугацаанд хуримтлагддаг байна. Иймд тосонд уусдаг витаминыг 14-өөс 21 хоногийн хугацаанд л хэрэглэх нь зохистой гэлээ. Альж төрлийн витаминыг дур мэдэн хэтрүүлэн хэрэглэх нь алстай оншин тодорхойгүй хүнд өвчлөл үүсгэх эрсдэлтэйг мэрэгжилтэн анхаарууллаа. За энэ витамин D хүмүүст нэмэлтээр маш өндөр дозоор өдөр болгон хэрэглэдэг ийм тохиолдол байгаад идэг. Тэгэхээр нэг бодлын 50 мянган олон улсын нэгжээс дээш өдөр тутамдаа хэрэглээд байгаа нь бол ерөнхийдөө альва нэг эргэтэн тогтолцооны үйл ажиллагааны алдагдал тэр дундаа элэгний үйл ажиллагаа, бөөрийн үйл ажиллагааны алдагдал үүсэх эрсдэлтэй гэж үздэг. Манай улсад витамин болон нэмэлт бүтээгдэхүүний зохицуулалт хангалтгүй учраас жилд дунджаар 500 шин төрлийн витамин импортлогдож байна. Хаана үйлдвэрлэгдсэн ямар нөлөөтэй ямар хугацаанд хэрэглэх мэдээлэл дутамгаас гадна Монгол улс өөрийн гэсэн чанарын хяналт байдаггүй учраас аль болох урт хугацаанд хяналтгүй хэрэглэхийг цээрлэх хэрэгтэй гэж зөвлөлөө. Түүнчлэн витамины үнийн зохицуулалт байхгүй учраас яг ижил төрлийн витаминууд харилцан адилгүй үнэтэй байгаад анхаарах хэрэгтэй гэлээ. Монгол улсад ихэнх витаминууд маань эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнээр бүртгэлтэй байдаг. За мэдээж тунгаас хамаарад эмээр бүртгэлтэй ч бас зохицуултууд байгаа. За эмээр бүртгэгдсэн тохиолдолд тусгай зөвшөөрөлтэй байгууллага манай байгууллагаас импортын мэдүүлэг авсны үндсэн дээр хилээр оруулж ирдэг байгаа. За эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний хувьд бол эм эмнэлгийн эрсдлийн тухай хуулийн шинжилсэн найруулгаараа бол тусгай зөвшөөрөл шаардахгүй. Витамин амин дэмийг дур мэдэн хэрэглэхээс илүүтэй эрдэсийн шинжилгээ өгч ямар тунгаар ямар хугацаанд хэрэглэхээ эмч мэрэгжилтнүүдээс асууж хэрэглэх нь чухал болохыг мэрэгжилтнүүд онцолж байна. Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улирал болон нас биеийн онцлогтой тааруулан хэрэглэх нь зүйтэй гэсэн юм а. Түүнчлэн С, Б-гийн төрлийн витаминыг шахмал хэлбэрээр А, Д, Е-гийн төрлийн витаминыг тосон бүтэцтэй хэрэглэвэл үр дүнтэй гэлээ. Одоогийн ханиад томооны дэгдэлтийн үед Б, С-гийн төрлийн витаминыг зохистой хэмжээнд хэрэглэх нь чухал болохыг мэрэгжилтнүүд зөвлөлөө. Өчигдөр Хонконгийн Тайпо дүүрэгт 4,000 гаруй хүн оршин суудаг байрны цогцлборт гал гарч хүний улмаас амин өргөслийн тоо 55 болж нэмэгдээд байна. Энэ цогцлборт өнгөрсөн жилээс хойш засварын ажил хийгдэж байгаа. Гал гарсан шалтгаан тодорхойгүй байгаа ч гэсэн гал хурдтай тархсан шалтгаан нь засварын үеэр барилгын цонх гадна хананд их хэмжээний хөөсөн зөр суйрлуулсан мөн хулсан шат ашигласантай холбоотой гэж албаныхан таамаглаж байгаа юм а. Өнөө өглөө энэ хэрэгтэй холбогдуулан барилгын засварыг хариуцаж байсан компани удирдлагуудыг баривчилсан байна. Гал гарсан Фанфуг орон сууцны зохицолбор нь тус бүр 32 давхар 8 барилгаас бүрддэг. Энэхүү 8 барилгын 7 нь галд өртснөөс одоогийн байдлаар 4-т нь гарсан галыг унтраасан, үлдсэн 3 барилгын галыг унтраах ажиллагаа үргэлжилж байна. Нийтдээ 128 галын машин, 57 түргэн тусламжийн машин, 800 гаруй аврагч ажиллаж байгаа юм. Хонконгийн удирдлагууд уг гал төмрийг хамгийн өндөр түвшин болох 5 дугаар зэрэглэлийн гал төмөр гэж тогтоогоод байна. Галын тухайн анхны дуудлага 5 гаригийн 15 цагийн орчимд ирсэн ба Ван Чеон хаус гэх барилгын засварт ашиглагдаж байсан хулсан шатнаас гал гарч эхэлжээ. Цааш гал барилгын дотогшоо болон зэрэгэлдэх барилгууд руу хурдтай дарахж эхэлсэн байна. Өнөө өглөө цагдаа нар барилгын засварын компани 2 захирал 1 зөвлөхийг баривчилжээ. Энэхүү гал төмөр нь 1945 оноос хойш Хонконгийн хамгийн олон хүний амьд хүрсэн гал төмөрт тооцогдож байна. Хонконгод ийм олон хүний амьд хүрсэн гал төмөр гарах нь тийм ч түгээмэл биш ээ. Учир нь Хонконгд барилгын салбарын стандарт өндөр хатуу чанга дүрмтэй тул ийм хэмжээний осол тун ховор гардаг байна. Харин энэхүү зохицолбор даяар шахуу гал гарсан шалтгаан нь барилгын компани удирдлагууд аюулгүй дүрм журмыг үл хайхран гал тэсвэргүй материал засварын ажилд ашигласантай холбоотой гэж албаныхан үзэж байна.
Учир нь мөрдөн шалгах ажиллагааны үеэр засварын ажилд хөөсөнсөр, хамгаалтын тор, хулсан шат зэрэг галт эсвэргүй материалын хэмжээгээр ашиглаж байсан тогтоогчээ. Энэхүү хэрэгтэй холбогдуулан бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Жинпинг эмгэнэл илэрхийлж, Хятадын төв хороо болон Хонконгийн төлөөлөгчийн газрын албаныханд бүх хүчээрээ дэмжлэг үзүүлэхийг үүрэг болгосон байна. Мөн Хонконгийн тэргүүн Жон Ли галын улмаас амиа алдсан ирээдүйн арга эрт гүн эмгэнэл илэрхийлж, засгийн газар нийт хүчин чадлаараа аврах ажиллагааг үргэлжлүүлж байгааг хэлж байна. Хэрвээ үзэгчтэй санаж байгаа бол Дүнжин гаруй худалдааны төвийн урд талын 13 давхар орон сууц шатахад дээд давхрууд руу нь галын машин хурж ажиллаж чадахгүй улмаас орон сууцыг дахин ашиглах боломжгүй болж 60 гаруй айл өрх ор хоромгүй болсон. За өнөөдөр ч гэсэн Улаанбаатар хотод бичиг цаасан дээр аюулгүй стандарт төлөвлөлт байгаа ч гэсэн амьдрал дээр эрсдлүүд байсаар байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Урд нь 16-аас дээш давхар барилга баригдахад салбар бүрийн инженерүүд дулаан, цахилгаан, галын аюулгүй байдал зэргийг хилэлцдэг байсан бол өнөөдөр урьдчилж хилцэхээ болсон нь том эрсдэл дагуулж байна. Хотын төлөлтийн баримт бичгүүдийн хүрээнд бол энэ барилгын өндөржилт болон барилгын хоорондын зайнуудыг бол тодорхой төвшөнд бол ингээд тооцоолоод төлөвлөөд эгдээд явдаг. Яг газар дээр нэг хэрэгжилтийн үе шатн дээр бол зарим нэг одоо барилгын хоорондын зай алдагдах, өндөржилтийн одоо стандарт алдагдах ийм нөхцөл байдал бол ингээд байж байгаа. За тэрнтэй холбоотой бол дараагийн шатны аюулууд болох одоо жишээ галт өвөртэй холбоотой аюулууд бол бий болж байгаа. Төлтийн нормд заагдаагүй тийм тусгай объектууд баригдахдаа хангагч байгууллагууд хангаж чадах уу, дулаанаар хангаж чадах уу, цахилгаан усаар хангаж чадах уу гэдэг тийм нөхцөлийг өөрчлөлт хийцэгддэг юм билээ. Тэгээд дээрэс нь онцгой байдлын газар өөрийнхөө үйл ажиллагаагаа асуудал үүслэе гэхэд тэрэнд аврах хамгаалах ажиллагаа явуулахад ямар техник технологи байгаа вэ гэдэгтээ уйлдахгүй. Тэрийг хангуулахад энэ төсөл санаачлаад хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүс ямар үүрэгтэй оролцох вэ гэдэг нь тодорхойгүй байгаа хгүй. Тэрийг хилцэлгүйгээр шууд одоо даалгавар хэлцэх гэдэг нэг тийм асуудал гарч ирд юм билээ. Тэгэхээр бид нар тийм хяналтгүй яваад байгаа нь одоо яг энэ Хонконг асуудлыг үүсгэх юм шүү гэж хэлэх гээд байна. Өөрөөр хэлбэл бид нар чинь нормынхон дагуу одоо зай хэмжээг заагаад өгсөн 15 давхрах юм бол хоорондоо ийм зайтай байна шүү гэж заагдсан нормын дагуу явж байгаа бол энэс дэше өндөр барилгууд орох юм бол хоорондын зайг хэн дээр авах вэ гэдэг асуудалд орж ирнэ. Тэр нь одоо өөр залтуудаар одоо нар үзэх ч юм уу те сэлхүүн юм уу гэдэг дац юм уу гэдэг ингээд тэгээд дээрээс нь зам талбай өөр их нэвтрүүлэх чадал нь ямар байна гэдэг ингээд хязгаарлах болцоотой залтууд байдаг ч яг яг өнөөдөр дулаан хязгаарлагдсан ус хязгаартай тий тэгээд дээрээс нь авраа хамгаалах техник технологийн хувьд бидэнд боломж байна уугүй гэдэг нь өөрөө одоо нэг урьдчилж хилцэгдэггүйгээр урьдчилж зөвлөлдгүйгээр барилга барилгах одоо нэг активитийн талбараас асуудыг барилга барилгын хэлүүлэх зөвшөөрлөс асуудыг ингээд явуулах гэдэг юм л да. Тэнгэрээс долларын мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрч байна. За электрон тамхи, янжуур тамхи хоёрыг яг адилхан хуулийн зохицуулалтад оруулах хуулийн төслийг улсын хурал хэлцгийг дэмжлээ. За энэ хууль батлагдсанаар электрон тамхи цахилгаан барааны ангилалд багтаж хилээр орж ирдэг байдал зогсох юм байна. Мөн аль альнийх нь онцгой албан татварыг 2026-аас 2030 онд үе шаттайгаар нэмэгдэнэ. Энэ бол таглын хэмжээнд хүрээд байгаа өсвөр үеийнхний тамхины хэрэглээг багасгахын тулд эдийн засгийн аргаар тэмцэж байгаа шийдэл гэж хууль санаачлагчид үзэж байна. Өнөөдөр нэг хайрцаг янжуур тамхины дундаж үн 3742 төгрөг байна. Тамхины үн ийм хямд байгаа нь хэрэглээ өндөр хамгийн том шалтгаан гэж хууль санаачлагчид үзэж байна. За энэ дэрх 5 жилд тамхины онцгой албан татварыг үе шаттайгаар нэмэгдүүлж нэг хайрцаг янжуур тамхины дундаж үнийг 2030 он гэхэд 15339 төгрөг хүргэх тооцоолол хийжээ. За ингэснээр тамхины хэрэглээ 14%-аар буурна гэлээ.
Электрон тамхи хэрэглэдэг өсвөр насны хүүхдийн дунд судалгааны ангид сэтгэл готрал байна. Анхаарал нь төвлөрөхгүй байна. Ой тогтоолт нь муудаад байна. Өөрийгөө хянаж чадахгүй байна гэдэг байхгүй. Тэр өсвөр насныханд энэ мэдээллийг л тэр түрүүний Номжмын гишүүний хэлснээр соён гэгэрүүлэх ажлыг л илүү хийж өгөх ёстой юм шиг байна. Дотор нэмэгдчихээр мэдээж электрон тамхины үн өсчихнэ. Тэнгүүд 5-6 сурагчид одоо нийлээд нэг электрон тамхиг авдаг байсан бол 10 сурагч нийлээл авч байгаа. Татврын асуудал бол ерөөсөө төсөв бүрдүүлэх зорилго ерөөсөө байхгүй. Онцгой албан татвар буюу нүглийн татвар ерөөсөө хэрэглээ бууруулахтай л холбоотой тавьдаг. Тэгээ энийг бол бид нар төсөв бүрдүүлэх гэж байгаа гэхээсээ аваад тамхитай тэмцэнэ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарьяа. Хүүхдүүдийнхаа ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн шимт хичээлтэй хоол ундаар хангахад нь зарцуулъя. Спортын дугуулан хүртээмж, барилга байгууламжийнх нь хүртээмжид зарцуулъя л гэсэн ийм зорилттой орж ирж байгаа. 100 м 50 м түн тамхи татдгийг хараад эсвэл тамхины дэлгүүр лангуун дээр тамхи байхыг хараад хүний сэтэл төрөөд тэгээд тамхи татдаг гэдэг бол зүгээр бидний өөрсдийн эцэг эхчүүдийн томчуудын төсөөлөл. Эрүүл гэр бүлээс эрүүл хүүхэд төрнө. Одоо жишээлбэл юу гэдэг тамхи хараа сэтлэн төрдөг бол Монголын бүх хүүхэд тамхи татчаа. Тамхи татдаггүй хүүхдүүд асар олон байгаа. Тэгэхээр бид нар энэ хууль тогтоогчид бид нар өөрсдөө төсөөллөөрөө өөрсдийнхөө хүснээр биш бас сайн судалгаатай жоохон гүн агуулгатай бас асуудалд хандах хэрэгтэй гэсэн. Манай улс өнгөрсөн онд 3.5 тэрбум ширхэг янжуур тамхи импортлжээ. Үүнийг нийт хүн амын тоонд харьцуулбал нэг хүнд жилд дунджаар 1000 ширхэг буюу 50 хайрцаг тамхи ноогдож байна. За хэрэглээ ийм өндөр байхад хууль санаачлагчид гараа хөмхөд суух ёсгүйг хэлж байлаа. За гэтэл саяхан болсон олон улсын хурал дээр эрүүл мэндийн сайдын орон тооны бус зөвлөх инх баяр гэж хүн эрүүл мэндийн яамыг төлөөлөн оролцохдоо тамхины асуудлыг дэмжих байр суурь илэрхийлсэн гэх асуудал өнөөдрийн чуулган дээр хөндөгдлөө. Тэгээ саяхан бас олон улсын тамхины хяналтын конвенцийн хурал болсон. Энэ хуралд одоо эрүүл мэндийн сайдын зөвлөх гэж нөхөр энэ хуралд оролцоод энэ тамхины асуудлыг ер нь дэмжих ийм байр суурийг тэр хурал дээр илэрхийлсэн. Чин бүрэн гишүүний их хурлын одоо орон тооны бас зөвлөх инх баяр гэж хүн оролцсон. За яг ямар асуудал ярьсныг бол биднэрт одоогоор галь биесны мэдээлэл бол ирээгүй байгаа. За тэгэхээр энэ хүний байр суурь бол эрүүл мэндийн яам болон засгийн газрын байр суурь биш гэдгийг би бас дахин хэлмээр байна. Эрүүл мэндийн яам бол тамхины хяналтын хууль, тамхины хяналтын суурь конвенцийг бол бүрэн дэмжиж байгаа. Зөвлөхүүд бол дарагдаал үйлчлэх үүрэгтэй шүү. Тэрнээс биш яам удирдах салбар төлөвлөх хэрэггүй. Зөвлөх бол зөвхөн өөрийнхөө даргад зөвлөн туслах үйлчлэгээ үзүүлэх л үүрэгтэй хүмүүс. Мэдээлэлээр хангах. Тэрийг ойлгох ёстой шүү. Ийхүү салбарын сайдын орон тооны бус зөвлөх нь эрүүл мэндийн яамныхнаас эсрэг юм ирсэн байж болзошгүй байна. За уг орч зогсохгүй орон тооны зөвлөх гэгч бас нэг хүн нь эрүүл мэндийн яамны газрын дарга нарыг цуглуулж хурал хийж байгаа зураг нь саяхан нийтлэгдсэн. За үндсэндээ Чимбүрэн сайдын зөвлөхүүд сайддаа зөвлөө зогсохгүй салбарынхныг ч мөн удирдах илүү эрх мэдэл эдэлж байна. За ийм зарчимгүй байдлаа зогсоохыг улсын хурлын гишүүд шаардаж байлаа. Сургуулийн орчинд электрон тамхины хэрэглээг хязгаарлах тухай хөндөхөд харин эцэг эхчүүд нь хүүхдийн эрхээр төрий барьж гэр бүлийн орчиндөө бид хүлээн зөвшөөрөөд байхад хүүхдийн эд хөрөнгөд халдах эрх та нарт байхгүй гэж тэрсэлдэг юм байна. Түүнчлэн өсвөр насныханд чиглэсэн тамхины сөрөг үр дагаврын талаарх мэдлэг олгох нөлөөллийн арга хэмжээг үеийнхнийх нь оролцоонд тулгуурлавал илүү үр дүнтэй байдаг талаар сургуулийн орчинд ярьж байна. Сургуулийн орчинд электрон тамхи хэрэглэхийг боловсролын сайдын 2024 оны тушаалаар хориглосон. Гэвч уг дүрм журмыг хэрэгжүүлэхэд эцэг эхчүүд цаад болох тохиолдол гарч байна. Тухайн жижүүр багш нар давхар яг завсралгааны үеэр гараа зогсчдаг нойлыг хяналтандаа байлгадаг гэсэн үг. Нойл руу орж байгаа хүүхдүүд маань үе тэнгийн дээрлэхт үлдэж гинөө, дээрээс нь утаат болны электрон тамхи татж гинөө ч гэдэг юм уу. Энэ тал дээр нэлээд хяналттай ажилладаг болохоор сургуулийн орчинд түрүүн жилийн одоо үеигтэй харьцуулахад бол электрон тамхины хэрэглээг сургуулийн орчинд 70% буусан гэж тийм судалгаа гарсан. Жишээ нь одоо танаа хүүхэд ингээ электрон тамхи татаад байна, ийм хор хөнөөлтөй бусдаа ингэж нөлөөдөд байна гэд эцэг эхчүүд рүү ганц нэг удаа ярихад зарим эцэг эхчүүд бол гэр бүлийн орчинд манай хүүхэд ингээд хүлээн зөвшөөрсөн байхад танаа сургуулийн ингэх ирэхгүй ч гэдэг юм уу. Та нар хүүхдийн ийм яг хувийн орон зайруу хитрхийх халдаад байна ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлтэй бас нүүр тулгардаг байгаа. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд нь хүүхдээ электрон тамхи хэрэглэхийг хөхүүлэн дэмжих явдал зөөнгүй байгаа учраас тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр
эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг зохицуулсан эрх зүй нэмэх шаардлагатай болохыг сургалтын байгууллагын мэргэжилтнүүд сануулсан юм. Цахилгаан тамхиа татаад янжуур тамхинаас гараад байгаа юм бол тэгвэл тэр хэрэглэгч нь янжуур тамхи татдаг хэрэглэгч нь бууцсан тэр тоон хаанууд зүгээр маш товчоор хэрэглэхэд 4 хүүхдийн нэг нь веб тамхиг татаж үзсэн, хэрэглэсэн гэдэг. Маш тодорхой юм одоо зүйл. Бид нар хизээ байхдаа автобусын дотор тамхи татаа явж байгааг харж ирсэн. Олон нийтийн газар спорт заалан дотор сагсаа тоглонгоо тамхи татаа сууж байгааг хизээ харж ирсэн. Одоо тийм нөхцөл байдал бодиттой үүсчихэд бидний нүдэн дээр залуучууд маань тамхиа татаад явж байгаа шүү дээ. Веб тамхиг. Хүүхдүүд хориг ихтэй зүйл рүү улам тэмүүлдэг. Иймд тэднийг хяналтаа байлгахад анхаарахаас илүүтэй үеийнхнийх нь манлайлал оролцоонд тулгуурлаж тамхины сөрөг үр дагаврын талаар мэдлэг ойлголтыг хүргэх илүү үр дүнтэй байгааг сурагчид хэлж байна. Түүнчлэн электрон тамхины хэрэглэнээс татгалзаж байгаа тохиолдлуудын дийлэнхт нь найз нөхөд, гэр бүл, хүрээлэн буй орчны нөлөөллөөр л тэдийн эрслэн шийддэг ажээ. Хүүхдүүдэд бол тэгээ зүгээр яхаас илүүгээр шууд бодит шишээ үйлдэлт нь хамаагүй дээр гэж боддог. Одоо ингээд тэд мянга ингээд электрон тамхиныг муушаа гэжсэн чинь зарим хүүхдүүд таахгүй. Арай өөрийнх нь уушаа ч юм уу одоо электрон тамхи таснаар ингээд өвчтөй болсон тийм хүмүүс ингээд бодит түүхийг үүсгэснээр хүүхдүүд илүү их нийлэлт гэж боддог. Ихэнхдээ өөрт нь хортой нөлөөсөн. Тэгээд өөрөө тэрнээс гарахыг хүссэн үед л тийм зүйлүүд тохиолдчихсон. Томчууд их ороод ирэхлээр бас жоохон буруутчдаг. Ягаад гэвэл нөө хүүхдүүд насанд хүрсэн хүний үгийг биш, үе тэнгийнхнийхээ үгийг илүү сонсож зөвлөлдөх сонирхолтой байдаг. За манай хуучин сургуульд электрон тамхи татдаг байж байгаа миний ойр хавийн найз дундаас дотны найзуудаас татдаг хэрэгэлдэг байж байгаа зөв шаардлага тавиад гарч чадсан гэр бүл нөлөөлж чадсан хүмүүс зөндөө байгаа. Энэ бүхнээс харахад тамхины хэдийдсэн хэрэглээг бууруулахад дан ганц үнийн дүнг нь нэмэх шийдэл нь хангалтгүй юм. Сургуулийн орчинд л гэхэд эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг хуулиар зохицуулах шаардлага үгүйлэгдсээр байна. Цаашлбал эцэг эхчүүд хүүхдтэйгээ ярилцдаг, ингэхдээ нэг төвшөнд харилцаж тэднийг сонсдог байх нь чухал юм а. Зандас шатрын засгийн газар эх оны төсвийг батлахдаа иргэдийн амжиргаа, бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн хумсын төдийч өөрчлөлт оруулаагүй. Гэсэн хэрн аман дээрээ эдийн засгийн эрхчлөө татварын шинжилэл гэх үгсийг ярьсаар байгаа нь олон нийтийг бухимдахад хүргэж байгаа юм а. Иймд ардчилсан намын бүлгээс амжиргааны өртөг, өрхийн төсөв цоорхоо хувин боллоо сэдвээр ерөнхий сайдтай мэтгэлцэн гэж зарлалаа. Татварын өртөө аж ахуйн нэгжүүдийн тоо 75 мянга шүргэж, өр төлбөр нь 6.2 их найд төгрөгт хүрээд байгаа энэ хүндхэн үед засгийн газрын тэргүүн чухам ямар бодлого төлөвлөлттэйгээр цаашид ажиллах гэж байгааг нь тэд ам асууна гэлээ. Инфляцийн түвшин бол одоо бараг л 2 оронтой тоонд орцсон явж байна. За иргэдийн одоо өдөр тутмын амжиргаа бол маш хүнд байна. Засгийн газрын зүгээс оруулж ирсэн улсын төсөв бол одоо ер нь бол яг эдгээр асуудлуудаа хариулт өгсөн төсөв болсонгүй гэж би үзэж байгаа. Бодлогын хувьд ямар ч манлайлалгүй тий одоо ийм төсөв сая бид батлаа энэ одоо улс төрийн баахан эрүүл маргааны дунд. За тэгэхээр одоо цаашдаа одоо энэ засгийн газар ер нь бол энэ иргэдийн амжиргаатай холбоотой асуудал дээр ямар бодлого баримталж ажиллахын гэдгийг л одоо ерөнхий сайдаас тодруулъя гэсэн ийм бодолтой байгаа. Энэ амжиргааны өртөг чинь тухайн нийгмийнхаа өрсөлдөх чадварын нээлттэй зах зээлтэйгээ уялддаг байх буюу нөгөө нэг бизнесүүд, бичил бизнесүүд, аж ахуйн нэгжүүд дарамт багтаа, татварын дарамт багтаа орчинд яаж өсөх вэ гэж. Тэгэхээр одоо бол яаж юм гэхээр засгийн газрын бодлого хаашаа чиглэх ёстой вэ гэхээр илүү ажлын байрыг нэмэгдүүлсэн. Тэр ажлын байрыг нэмэгдүүлэхэд нь төр өөрөө хязгаарладаг, хазаарладаг, дарамт болдог байхгүй байх ёстой. Ингэжээч нөгөө нэг зохиомлоор халамжийн тогтолцоог одоо дүүвэгээд байх биш. Яг одоо бодлоготойгоор иргэд энэ нөгөө бодит амжиргааны өртгөө тэтгсэн эдийн засгийг орчинг бодлогоор дэмжих тухай ойлголттой байгаа. Тэр утгаараа маргаашийн мэтгэлцэн бол ийшээ чиглэсэн асуудлууд байна гэж. 2016 оноос хойш Монгол Ардын нам ирэх байсан. За үүнээс хойш одоо 4 хүн ерөнхий сайд болж нийтдээ 166 ямар нэгэн бодит давхарсан байдлаар сайд хийсэн. За энэ хугацаанд 2016 оноос хойш өргөн нэрийн гол нэрийн бараа бүтээгдэхүүн хамгийн багадаа 2.2, хамгийн ихтэй 6.8 төгссөн байна. Энэ өргөн нэрийн гол нэрийн бараа бүтээгдэхүүн үнийхээ өсөлтийг цалингийн өсөлтөнд гүйцэхгүй. Тэгэхээр хүний амжиргааны түвш уламд ордоод байгаа гэсэн үг шүү дээ. Энийг л асуух гэж байгаа. Бүх юм л хөрөхгүй байх шүү дээ. Тийм үү? Цалин цаваа бүгдээр л мэдчихээд тэрийгээ тэгээ засгийн газрын тэргүү яа тайлбарлахыг харъя. Манай гишүүд ч гэсэн өөрсдийнхөө одоо санал бодлыг илж мэтгэлцтэй яа тэгээ ард түмэн ч тэрийг харах бах. Ингээ мэтгэлцээд нөхцөл байдлыг одоо ил тод гаргаад яриад энэ дээр бол засгийн газар тэгээд тодорхой хэмжээний арга хэмжээ аваад ингээ ажиллах ёстой шүү дээ. Тий, тэр дагуу л явж байна. Тий, парламент мэтгэлцэн тэгээ хуулиа батлана.
Дэлхийд даяар блокчейн технологиуд суурилсан виртуал хөрөнгө аль хэдийн төлбөр тооцооны нэг хэрэгсэл болчихсон. Харин бид 4 жилийн өмнө зөвхөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд зориулаад хууль гаргасан. Олон улс гүрэнтэй хөл нийлүүлж алхахын тулд бидэнд шинэ эрх зүйн орчин хэрэгтэй. Гэтэл хууль боловсруулах ажилд зориулсан санхүүжилт байхгүй гэсэн шалтгаанаар хойшлсоор байна гэж Улсын их хурлын гишүүд хэллээ. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хууль батлагдахаас өмнө виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч 24 аж ахуй нэгж байж. Харин одоо энэ тоо 12 болж 2 дахин буурчээ. За энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгчдийн харилцааг хангалттай хэмжээнд зохицуулж чадахгүй байгааг илтгэж байгаа баримт хэллээ. Иймд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай гэх дүгнэлтэд хүрчээ. За ингэхдээ дараах өөрчлөлтүүдийг хийх ёстой гэлээ. 12 биржийн чинь харилцагчдын дийлийнх нь болохоор ерөнхийдөө гадаадын виртуал хөрөнгийг сонирхож тийшээ хөрөнгө оруулалт хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр дотооддоо бас ингээд гарлаа гэхэд одоо энэ зах зээл талаас өгжүүлэх талаас юу байх вэ гэдэг дээр нэлээд санхарахтай бол. Тэр тийм ч учраас бол виртуал хөрөнгийг ангилахын чухал юм байна гэж үздэг байгаа. Ангилна гэдэг нь болохоор одоо зүгээр юу гэдэг цэвэр одоо дижитал технологиор суурилсан одоо койн гаргах нь ямар хэмжээний эрсдэлтэй. За яг цаана тодорхой хэмжээний одоо бэлэн мөнгөөр баталгаажсан одоо токен юм уу койн гаргавал тэр ямар эрсдэлтэй байх юм те. Гэх мэтлэнгээр ингээд ялгааг нь гаргаж өгье гэж. Ажлын сектор бол олон улсын судалгаа бол нэлээд сайн хийгдсэн байгаа. Бусад улсууд, Азийн орнууд, Европын орнууд, Скандинавийн орнууд энэ чиглэлийн харилцааг судалсан төвшин бол олон улсын судалгаа бол нэлээд сайн явагдсан байгаа. Зүгээр Монголын онцлогтой одоо энэ чинь нөгөө далд эдийн засагтай шууд утгаараа бас холбогдоод байгаа учраас энийг аль болохоор ил тод нээлттэй мөнгөн гүйлгэн ч гэсэн одоо хариуцлагатай одоо бүртгэгддэг байдлыг нь олон энэ хуулиар зохицуулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Виртуал хөрөнгө болоод захим төлбөрийн хэрэгслүүд бол дэлхийн өнөөдөр амьдралын ердийн маяг болсон шүү дээ. Тэгэхээр монголчууд маань дэлхийд даяар байгаа монголчуудтайгаа харилцах мөнгө төгрөгөө шилжүүлэх, тэгээ гадаад улсуудад төлбөр тооцоо хийх, захим одоо мөнгө нэмэгдэлт бүлгийн хэрэгслүүлэх чухал болж байгаа. Хурдтай түргэн хийж байна. Дээрээс нь үйл хөдлөлийг койнжуулах, токенжуулах ийм хэрэгсэл байна. За дээрээс нь хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэхэд бас энэ виртуал хөрөнгийн зохицуулалт чухал байгаа. Виртуал хөрөнгийн төрлүүдийг ангилж эрсдлийг тодорхойлох, тодорхой шалгууруудыг хуулийн төсөлд тусгах ёстой гэлээ. За иймд мэргэжлийн хүмүүс хуулийн фирмүүдийн туслалцаа хэрэгтэй байгааг хэлж ирсэн юм. За гэсэн ч Улсын их хурлын тамгын газраас эдгээр хүмүүсийг цалинжуулахад шаардлагатай байгаа санхүүжилтийг гаргаж өгөхгүй байгаа учраас хууль боловсруулах ажил гацсан гэлээ. Санхүүжилт бол хороо зэрэг одоо төрийн тодорхой хяналт зохицуулт гэдэг байгууллагууд дээр л оч мэдээлэл авах, ажлын хэсгийн хурлуудад бол оролцоо саналаа хэлээд явж байгаа. Яг одоо шинэ гадны улс орнуудын шинэ хууль эрх зүйн зохицуултыг судлах модлох гэдэг тодорхой чиг үүргээр бид ажиллагаа төлөвлөгөө баталсан. Тэн дээр нь одоо мэргэжлийн хүмүүс бас гарч тодорхой баг гарч ажиллах хэрэгтэй шүү дээ. Тэн дээр нь хүмүүсийн оролцоог хангах төсөв мөнгөний тавиулъя гэдэг байдлаар бид яриад тэр нь бол одоо ажил нь дэмжлэг аваагүй ингээд зогсонгүй байдалд орчод байж байгаа. Япон зэрэг улсууд криптовалютыг төлбөр тооцооны хэрэгслээр хүлээн зөвшөөрчихсөн. За ингэхдээ криптовалюттай холбоотой бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд тавигдах норм стандартуудыг боловсруулж мөрдүүлдэг байна. За иймд манай улс виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг шинжилж койн, токен, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн уялдаа харилцан хяналтыг хангах, үйл хөдлөлтөөр суурилсан токенжуулалтыг ашиглах зэрэг зохицуулалтыг тусгах шаардлагатай байгааг хэлж байлаа. Улаанбаатар блокчейн 7 хоногийн 4 дахь өдөр эрдэм шинжилгээний хурлаар үргэлжиллээ. За блокчейн технологиг амьдралдаа, судалгаанд, санхүүдэд хэрхэн ашиглаж болох талаар 5 ихтэй сургуулийн 16 баг эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ ирүүлжээ. Үүнээс тэргүүн байранд санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан нар мандахын төрийн худалдан авалтын ил тод байдлыг блокчейн ба смарт контрактын тусламжтайгаар нэмэгдүүлэх судалгаа сэдвт илтгэл тэргүүн байр эзэлсэн байна. Технологийн шинэлэг шийдэл санаачлагыг илрүүлэх, академик судалгааг хөгжүүлэх, энэ салбарыг сонирхогч залуусын тоог нэмэгдүүлэх зорилготой энэ хуралд дан ганц санхүү эдийн засгийн салбарын оюутнууд бус өөр олон салбарын оюутнууд оролцсон гэдгээрээ онцлогтой. Оролцогчдын хувьд блокчейн технологиг өдөр тутмын амьдралын хэрэгцээндээ хэрхэн нэвтрүүлэх, олон нийтэд блокчейн хэрэглээний талаар зөв мэдээллийг өгөх зэрэг ач холбогдолтой сэдвүүдийг судалжээ. За жишээлбэл Шихийн удаг их сургуулийн 2 дугаар түвшний оюутан Халиун оюун төгс нар блокчейн технологиг ашиглан хүссэн газраасаа бүх шатны сонгуульд оролцох боломжийг судалсан байна.
Иргэдийн сонгох эрхийг хамгаалахад блокчейн технологийн гүйцэтгэх үүрэг сэдвт илтгэлээ хилцүүлчихэд байж байна. Анх эхэлж байхдаа бол зүгээр блокчейн гэхээр л яг нөгөө крипто валют гэж яг бусад хүмүүс шиг нэг тиймэрхүү байдлаар ойлгодог байсан ч гэсэн яг судалгаагаа хийх гээд сэдвээ сонгож авчаад ингээ өөртөө бас тодорхой хэмжээнд судалж байхдаа энэ чинь арай өөр юм байсан юм биш үү гэдэг талаар нь ерөнхий өөрсөндөө бас мэдлэг суулгаж авч чадсан гэж бодож байгаа. Шүүгчдийн хувьд энэ чиглэлийн эрдэм шинжилгээний хурал анх удаа зохион байгуулагдаж байгааг онцолж байна. За мөн хуралд оролцогчид чанартай шинэлэг илтгэлүүд ирүүлсэн. За үүнээс илүү энгийн амьдрал хэрэгжүүлж болохуул санаачлагыг хайж байна гэдгээ хэлж байлаа. Би болохоор энэ бүртгэлийн нэгдсэн тогтолцоог блокчейн технологиор төгөлдржүүлэх гэдгийг сэдвээр бэлдсэн. Мартагдаад ирсэн технологи мөн эргээс сэргийгээд одоо ингээд 100 цаг ирж байгаа юм шиг сэтгэл төрж байна. Одоо би энэ технологиг судлаад 10 жил болж байна. Тэгэхдээ сүүлийн 5 жил мөн ингээд мартагдсан байсан. Тэгээ яг дэлхийн олон улс орнууд нийслэлтүүд нь энэ блокчейн 7 хоног зохион байгуулалт юм билээ. Тэгээд Улаанбаатар хот маань энэ онд зохион байгуулагдаж байгаа төлөв байртай байна. Азийн улсуудад түгээмэл зохион байгуулагддаг блокчейн 7 хоног манай улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа нь энэ салбар хөгжөхөд чухал үүрэгтэй. Блокчейн технологи гэдэг нь дан ганц биткойн биш гэдгийг өнөөдрийн хурлын судалгаа шин санаанууд нотолж байлаа. 7 хоногийн турш 20 гаруй арга хэмжээгээр үргэлжилсэн Улаанбаатар блокчейн арга хэмжээний хаалтын үйл ажиллагаа маргааш болно. Тийм учраас 2028 онд санхүүгийн 20 арга хэмжээ авах байгууллага болох ФАТФ газар дээрх шалгалт үнэлгээгээ манай улсад хийнэ. Дахин саарл жагсаалтад багтахгүй тулд бидэнд бэлдэх 2 жилийн хугацаа үлдсэн байна. Энэ хүрээнд Хаан банк, Монгол банк, санхүүгийн мэдээллийн алба болон Монголын банкуудын холбооноос хамтран мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх комплаенс захим шилжилт сэдвт форумыг зохион байгууллаа. Манай улс 2013 онд саарл жагсаалтад багтаж үүнийг дагаад зээлжигс эргэлэлж буурч байлаа. Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлыг энэ цаг үеэс анхаарч эхэлснээр дараа жил нь энэ жагсаалтаас гарч байв. За гэвч 2019 онд санхүүгийн 20 арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ-ийн Аз намхан талай мөнгө угаахтай тэмцэх бүлгээс манай улсыг стратегийн дутагдaltaй улс орн буюу саарл жагсаалтад дахин оруулж золмоор 2020 оны 10 сард энэ жагсаалтаас гарч байсан төвтэй. За санхүүгийн 20 арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ-ийн дараагийн газар дээрх шалгалт үнэлгээ 2028 онд хийгдэнэ. Тиймээс эх хичээл урьдчилсан судалгааг хийж 2027 онд манай улс тайлангаа илгээх учир төр хувийн хвшлийн байгууллагууд хамтран бэлтгэл ажилдаа оржээ. 2019 онд бол саарл жагсаалтанд орсон байгаа харамсалтай. За тэгээд энэний үр дүнд нь бол яасан бэ гэхээр бид нар гадаад төлбөр тооцоогоо дамжуулж чадахгүй байх, долларын клиринг байхгүй байх, гадны томоохон банкуд, Монголын харилцагчтай харилцахгүй байх гэдэг ийм хүндрэлтэй асуудал болж байгаа. Тэгэхээр эн чинь бол зөвхөн нэг ийм төр засгийн хийгээд байдаг ажил биш, харилцагч нар одоо бид нар бүгдээрингийн маань бизнес үнцэн ажилд маань нөлөөлдөг нэлээд томоохон зүйл болж байгаа. Тэгэхээр энэнийг бид нар дахиж давтуулахгүй төлөө хэрхэн хамтарч үр ашигтай ажиллах юм бэ гэдэг дээр л өнөөдрийн чуулганы гол ач холбогдол оршиж байгаа юм. Энэ удаагийн үнэлэх аргачлал илүү хатуу чанга байна. Өмнө нь төрийн байгууллага тал руугаа шалгалт явуулдаг байсан бол энэ удаа хувийн секторуудын шалгалт илүү нэмэгдсэн гэлээ. За тиймээс төрийн зүгээс дараах бодлогуудыг хэрэгжүүлж байгаа юм байна. Засгийн газрын хувьд бол эх 5 жилийн төлөвлөгөөнд маш тодорхой зорилтуудыг тавьсан. За нэгдүгээр одоо энэ хиймэл оюуханд суурилсан бүх энэ шижигтэй гүйлгээ энэ зүйлүүд дээр одоо төрийн байгууллагуудын зүгтээ ядаж 90% төрийн үйлчлэгийг захимжуулах тэр дундаа энэ мөнгө угаахтай холбоотой терроризмтэй тэмцэх санхүүжилтийн тогтцоог сайжруулах чиглэлээр хувийн хвшил банкудтайгаа улам нэлээд дэмжиж ажиллах. Монгол улсын хэмжээнд 3 дахь үндэсний эрсдлийн үнэлгээг хийж байна. За энэ үнэлгээгээр Монгол улсын мөнгө угаах терроризмын тогтолцооны эмзэг байдал, суурь гэмт хэргийн өөрчлөлт, банк санхүүгийн байгууллагууд зэргийг үнэлэн эмзэг байдлыг тодорхойлох юм а. Харин гарсан үр дүнг стратегийн баримт бичигт тусган хуулийн шинжилэл хийж технологи суурилсан хяналтын шийдлүүдийг хэрэгжүүлнэ гэсэн юм а. За энэ форум маргааш Хаан банк театрт үргэлжлэх юм байна.
Төрийн албан хаагчдыг тэтгэврт гаргахад нь олгодог 36 сарын тэтгэмжийг засгийн газар 1 дор биш 2 хувааж он дамнуулан олгохоор шийдвэрлсэн. Иймдээч эх оны төсөвт шаардлагатай их усрын 50%-ийг л суулгасан юм а. Учир нь улсын төсөв энэ хэмжээний ачааллыг даахгүй гэж засгийн газар тайлбарлаж байсан. Харин энэ шийдвэр нь тэтгэвртээ гаргахаар хүлээж байсан төрийн албан хаагчдыг баггүй бухимдуулсан. Учир нь төсвийн боломж муугаас болж төрийн албанаас чөлөөлөгдсөн ч нэг удаагийн буцалтгүй тусламжаа авч чадалгүй нас барах тохиолдлууд цөөнгүй гарч ирсэн юм а. Иймхүү төр хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаа учраас арга буюу тэтгэмжээ авч чадалгүй нас барсан хүмүүсийн үр хүүхдүүдэд нь 100% нөхөж олгох журмыг баталжээ. За энд бол төрийн улс төрийн албаагч нар орохгүй. Төрийн үйлчлэгээний албаагч, төрийн захиргааны албаагч, төрийн тусгай албаагч нар орно. Эдгээр албаагч нар маань одоо тэтгэврт гарах боловсрол нөхцөл нь хангагдаад 36 сарын тэтгэмжээ хэрвээ одоо авч чадахгүй талигаач бол үр хүүхдэд нөхөж олгоно. Ийм одоо бас хүнлэг шийдвэрийг Монгол Улсын засгийн газар гаргаж энэ төрд одоо зүтгэсэн иргэдээ мартахгүй. Төр одоо засгийн засаг бол энэ төр зүтгэсэн иргэдийнхаа эрх ашигыг төдийгөө хохироохгүй байх тал дээр анхаарна гэсэн ийм одоо хүнлэг шийдвэрийг өнгөрсөн 7 хоногт гаргасан. Иргэний хууль заас нэг өв залгамжлагч гэж байдаг. Тэр одоо үр хүүхэд, эхнэр, нөхөр одоо албан ёсны гэр бүлийн гишүүнд нь олгоно гэсэн заалт байдаг. Яг үүнийхэн дагуу 100% олгоно. Ямар нэгэн одоо юу гэдгийг хураамж татвар одоо хасах танах зүйл байхгүй. Ийм байна. Энэ 26-ны 1 сарын Хэдэн жилийн өмнө олон нийтийн сүлжээг хуулиар хянах агуулга бүхий хуулийн төсөл улсын хурал өргөн баригдсны дараа томоохон эсэргүүцэлтэй тулгарч байсан. Харин юмдаа олон нийтийн сүлжээнд хүний эрх зөрчигдөж байгааг хэрхэн зохицуулах талаар хүний эрхийн үндэсний комисс санаачлан судалгаа хийснээ танилцууллаа. Хуурамч мэдээлэл бүхэн заавал зохион байгуулалттайгаар зориуд тараагдсан байдаггүй. Ташаа мэдээлэл, дэгстүүлсэн мэдээлэл болон санаатайгаар тараасан хуурамч мэдээлэл зэрэг өөр хэлбэрүүдийг хуурамч мэдээлэл гэж юуг хэлхийг хуульд нарийн тодорхой заах шаардлагатай. Ингэснээр нэг талаас иргэд үнэн бодит мэдээлэл авах эрхээ илүү найдвартай хамгаалуулах боломжтой болох бөгөөд нөгөө талаас төрийн байгууллагын зохицуулалтын нэрийн дор үзэл бодлын эрх чөлөөг хэд хязгаарласан эрсдлээс сэргийлэх давуу талтай. Хичнээн сайн хууль тогтоомж байлаа гэд иргэдийн одоо мэдээллийн боловсролыг сайжруулахгүйгээр бол бас одоо үр дүнтэй хамгаалалт болж чадахгүй. Тэгэхээр төрийн байгууллагууд энэ чиглэлээр ямар үүрэг хүлээхийн мөн төрийн байгууллагууд өөрсдөө мэдээлэл өгөхдөө бас одоо гэдгийг дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын хувийн хвшлийн байгууллагуудын платформоос хамааралт байдлаа яаж бууруулах юм бэ? Энэ нь өөрөө үндэсний аюулгүй байдал ямар ач холбогдолтой юм бэ гэсэн асуудлуудыг бол үндэсний Нидерланд улсын хувьд нэгэн томоохон алдаа нь их сургуулиуд болон төрийн байгууллагуудын дата мэдээллийг үүлэн технологид байршуулсан явдал юм. Эдгээр үүлэн үйлчилгээний эзэмшигч компаниудын дийлэнх нь Америк нэгдсэн улсынх байдаг. Ийм компаниуд өөрийн улсын засгийн газрын хууль, журам, шаардлагын дагуу ажилладаг учраас аливаа улс төрийн шийдвэр, бодлогын өөрчлөлт нь гадаад улсад хадгалагдаж буй мэдээллийг эрсдэлд оруулах магадлалтай. Мөн эдгээр үйлчилгээ үзүүлэгчид үн тарифаа нэмэгдүүлэх эсвэл үйлчилгээний нөхцлөө өөрчлөх тохиолдолд хэрэглэгч улс оронд ямар нөлөө үзүүлэхийг урьдчилан тооцоолох шаардлагатай юм. Microsoft-ийн бүх төрлийн үйлчилгээ, Gmail болон бусад үүлэн платформуд энэ асуудлын хүрээнд ордог. Монгол улс арай өөр шийдэл гаргаж энэ алдааг давтахгүй байх хэрэгтэй. Ямар ч тохиолдолд олон нийтийн сүлжээг шууд хааж боомлно гэдэг нь өөрөө байж боломгүй асуудал. Энэ бол дарангуйллыг өдөөх шийдэл байдаг. Монгол улс ийм замаар явахгүй гэж би итгэж байгаа. Хэдийгээр хуурамч мэдээлэл болон цахим луйврын аюул эрсдэл их бич цахим сүлжээ гэдэг нь өргөн хүрээний ойлголт юм. Ямар хим хэмжээ, ямар бодлогоор эрх зүйн зохицуулалт хийхийг маш нэгт нямбай судалж бодолцох шаардлагатай. Хит наривчилсан нэг бүрчлэн зохицуулалт хийх нь өөрөө эрсдэл дагуулж болзошгүй. Мөн улс төрчид цахим орчны зохицуулалтыг далимдуулан иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах эрсдэл байгааг хуралд оролцогчид сануулж байлаа. Тэнгэр телевиз төрийн өмчит компани ашиг алдаглалын талаар хэлэлцүүлэг мэдээ таймсруулжлагыг цувралаар хүргэсэн. Энэ нь улс төрчдийн чихэнд хүрч өнөөдөр Монгол Улсын 27 дахь ерөнхий сайд Улсын их хурлын гишүүн Алтан Хуйг судлаачдыг уран гадна дотны төлөөлөгчдөөс туршлага судаллаа.
Монголын төрд оролцоогүй гар дүрээгүй салбар гэж байхгүй. Тамирчдын бэлтгэл сургуулалд хийх байр, орон сууцыг хүртэл төр байгуулж, ашиг олдоггүй шавар байшинг жилдээ ганц хоёр л ашиглаж байна. Тэгтэл Герман улс хувийн хвшил ашиг олох боломжтой салбар руу хизээж халдаггүй. За хизээ төр бизнесийн үйл ажиллагаанд оролцдог вэ гэвэл хотын айл нэг зах дүүрэгт хувийн хвшил ажиллаад ашиг олдоггүй орон зайг төр дүүрэгдэг гэлээ. Герман улсад хүн ам цөт хувийн хвшил ажиллаад ч өрсөлдөөн бий болохооргүй газарт төр үүргийн дагуу компаниуд ажиллаулдаг. Жишээлбэл алс хоол бөглүүд тасгадад нийтийн тээврийн үйлчилгээг төрийн өмчит компаниуд хариуцдаг. Улсын хурлын гишүүн Алтан уяг 2012 онд ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хүртэл ашиггүй ажилдаг төрийн өмчит компанийг ашиг гаргах талаар ярьж ирсэн. За үүнээс хойш 15 жил өнгөрч байна. 2025 оны 11 сарын 27-ны энэ өдөрч ашиггүй төрийн өмчит компанийг хувьчлах талаар ярьсаар байгаа юм а. Ард иргэд маань ч гэсэн өөргөлж хулгайч бас хулгайчийн хойноос хөөцөлдөд байхгүй. Тийм одоо эрх зүйн орчинтой тийм одоо төрийн өмчийн компани байх юм бол тийм компаниудтай болохгүйг нь бол хөвчлээд тэг хөвд нөгөөд хувийнх нь одоо өөрсдөө ашиг орлогоо нэмэгдүүлэх, ах амжиргаа нэмэгдүүлэх, тэнд нь олон хүн ажиллах гэх. Ийм байдлаар өөрсөн зохион байгуулахын тулд яахан дээрв гэдэг юм хил зүйлгийн нэгдүгээр хийг бол хийгээд дуслаа. Засгийн газраас боловсруулж байгаа төрийн өмчтэй холбоотой 2 дахь хуулийн төсөл хүлээгдэж байна. За нийтийн өмчийн тухай хууль нь улсын хуралд өргөн баригдсан. Энэ намрын чуулганаар хэлцэх хэсгийг хүлээж байна. Харин нөгөө нь төрийн болон орон нутгийн өмчит компани бүтээмж ил тод байдал засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл. За сүүлийн 20 жил ярьсан төрийн өмчийг эзэнтэй олгож үр ашиг гаргаж чадах уу гэдэг найдвар энэ 2 хуулийн төсөл дээр тогтож байна. Тэнгэрлээс 7 10 мэдээлэл хөтөлбөрөөр үзүүллээ.